хаалга нь онгоодаггүй, цонх нь онгоодаггүй тэр машинд эсвэл нөгөө жолооч маань маниулдаад бид нар түлхээд ингэж явж исэн энэ цаг үе бол тухайн үедээ одоо хэцүү байсан юм шиг санагдаж гэсэн эргээ ботход хөвгөлтэй. Тэгэхээр яагаад гэхээр бид нар чинь тангараг өргөсөн эмч хүмүүс учраас тэр бэрхшээл бол бидний бэрхшээл биш. Яагаад гэвэл цаана байгаа өвчтөн хүнд очиж үйлчилж байгаа маань л яг эмч гэдэг хүмүүсийн хамгийн сайхан тийм аз жаргалтай үе. За намайг Шинэнгийн Отхон Сүрэн гэдэг. Би 1994 онд Анагаахын ухааны дээд сургуулийг төгсөөд 2 жил Хөмөрөө суманд ажиллаад өрхийн эмчээр ажиллаад 97 оноос хойш одоо болтол сүрээгийн эмчээр ажиллаж байгаа. Тэр эмч нэг тийм болд юм харьцаа юм болд юм мэдлэгийн юм болд юм гэдэг яриа байдаг үст. Отхон Сүрэнд бол ерөөсө тэгж өөлөх тийм байдаг байхгүй. Өглөөд бол ажилдаа 8 цаг гэж ирээл тэгэл өвчтнөө эхлээд сувилагч нартайгаа уулзаад өвчтнөө хэр хонсны асуун дараа нь өвчтнүүдэд үзэн тэрний дараагаар амбулаторийн үзлэгээд авдаг юм. Яа тэгэхээр би улсад 30 жил ажиллахдаа бараг 20 жилд нь ер нь ганцаархнаа ажилласан байгаа. Надтай цуг ажилласан сүрийн эмчнэр бол нэг 10 жилд нь л надтай цуг ажиллаж. Тэгэхээр би ер нь улсад ажилласан 20 жил нь бол ганцаархнаа л энэ Ус аймгийн сүрийн албыг авч явж гин гэж боддгийн. Улсад ажилласан 32 жилийнхаа 27-д нь би сүрээгийн эмчээр ажилласан. Тэгэхээр сүрээгийн эмч гэдэг мэргэжил бол бас их өвөрмөц мэргэжилтэй. Бусад эмч нартай харьцуулж үзэхэд яагаад гэвэл сүрээ гэдэг өвч өөрөө агаар туслын замаар халдварладаг. Тэгээ хүндэрсэн үедээ бол ер нь амь нас нүхлээр дуусдаг ийм хүнд хэцүү алав халдвартай нөхцөлд ажилладаг учраас бидний ажлын онцлог бол бас бусад эмчнэрээс арай онцлог байдаг. Тэгэхээр сүрээгийн эмч гэдэг бол зөвхөн хүн эмчлэл зогсохгүй хүний сэтгэл зүйд нөлөөлдөгөөр бас сэтгэл зүйчийн ажлыг давхар хийж явдаг гэж ингэж боддог. Урьдчилан сэргийлэх үзлэгт оруулаад янз бүр өөрчлөлт юм бол одоо сүрийг хүндрэхээс өмнө буюу урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байдаг байхгүй тэрний хийх юм заа. Энэ номыг би уншлаа. Бүгдээ судлаа. Тэгсэн чинь яг энэ одоо тийм 7 хоног ингээд бүгдээ шинжилгээ бүгдийг ойлголоо. Энэ гэрог болон тийм найз нөхөд иргэн мөрдөөд байж ах ёстой гэдгийг ойлголоо. Ер нь сүрээс хүмүүс яаж урьдчилан сэргийлдэг вэ гэдэг энэ асуулт бол маш илбэг тавигддаг. Тэгэхээр сүрийг урьдчилан сэргийлт гэдэг бол өөрөө 2 янзын урьдчилан сэргийлт байдаг. Нэгдүгээрт нь BCG вакцин. BCG вакцин бол ерөөсөө хүүхдийг төрсөн даруйд нь 24 цагийн дотор хийгддэг вакцин бөгөөд энэ нь болохоор сүрийн хүнд хэлбэрээс 100% хамгаалдаг ийм өвөрмөц урьдчилан сэргийлт юм байна. Тэгвэл өвөрмөц урьдчилан сэргийлт гэж юугаа хэлээд юм нэхэр сүрээтэй өвчтнөө эрт онцлоод, эрт илрүүлээд, эрт дэмжлэх юм бол бусдад тараах магадлал нь хамгийн бага байдаг учраас ер нь сүрээтэй өвчтнийг эрт илрүүлэх нь хамгийн гол эрүүл мэндийн салбарын гол ажил болж явдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ ажлыг зөвхөн сүрээгийн байгууллагад ажилладаг хүмүүс хийдэг юм биш. Энийг бол анхан шатны эмнэлгийнхэн буюу өрх сумын эмчнэр тэгээд мөн сайн дурын идэвхтнүүд гээд энэ олон хүмүүсийн хамтын хөдөлмөрөөр энэ ажиллагаа энэ эмчилгээний үйл ажиллагаа явагддаг юм аа. Өөрийнхөө араас олон одоо сүрээгийн мэргэжлийн эмч нарыг мөнх хамгаалан болормоо гэсэн сүрээгийн мэргэжлийн эмч нарыг бас өөрийгөө дагалдуулж ажлын байрны сургалт гэж дадлагжуулж сургахын ажлыг бас идэвхтэй одоо чанартай явуулж байгаа юм эмч юм багмаа. Сүрээгийн мэргэжил эзэмшсэн эхний маань шав одоо бараг 20 жилдээ ажиллаж байна. Одоо докторийн эмчээр ажиллаж байгаа. Дараагийнхан маань шав маань одоо 11 жил. Тэрний дараагийнхан 2 жил болж төгсөж ирээд тэгэхээр энэ залуучууд бол цаашдаа ирэн тэгээд энэ албыг минь аваад бас их сайхан тий надтай адилхан одоо ингээд би одоо бас 50 гарчсан явж байгаа ч гэсэн үнэхээр энэ мэрэгжилтэй хайртай дуртай учраас л би өнөөдөр ч гэсэн ингээд сүрээдээ ажиллаад байгаад байгаа гэж өөрийгөө боддог. Отхон Сүрэн бол маш их тийм юу таахгүй. Одоо нөгөө эмэгтэй хүнийг эр хүн шиг ярьдэн шүү дээ. Яг тийм эр хүн шиг. Тэгээд өөрөө амьдралын аягүйх тийм одоо хүн болгонд байгаад байдгүй тийм бэрхшээл хатуушлыг туулж гардаг. Ястаа мужик байхгүй юу? Ер нь эмч хүний ар гэр бол бараг байнга орхигдож явдаг л да ялангуяа өр хүүхдүүд. Жишээлбэл би гэхэд 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань аль нь эмч болъё гэж бодсон. Би аль нэг нь эмч болгох чи гэж өгөн бодсон. Тэгтэл аль нь ч бид нар эмч хийхгүй. Яагаад гэвэл ээж та бид хоёрыг жижигхэн байхад
ерөөсөл дуудлагатай, жижүүртэй гэд байнгын бит хоёр автаар цогцордог байсан. Тийм болохоор бид нэр эмч болмооргүй байна гэдэг юм саналыг тавьж байгаа. Тэгэхээр ер нь эмч хүний ар гэр гэдэг бол яг л одоо бид нэр энд эмнэлэг дээр ирээд өвчтөндөө анхаарлаа танилцуулаад ажиллаж байхад ар гэр маань ерөнхийдөө тэр ар гэрийн хүмүүсийн тийм ялангуяа нөхрийн маань ажил үйлсээр л одоо хоёр хүүхэд маань хүмүүжиж, суурч, боловсрч, хооллож ингэж явж байгаа. Бидний хувьд бол үнэхээр эмч гэдэг мэргэжлийн хувьд завгүй. Үнэхээр завгүй мэргэжил. Гэхдээ яагаад бид нар эмч гэдэг мэргэжлийг нэгэнд сонгосон бол тэр завгүй амьдралыг ч гэсэн бас л хүлээн зөвшөөрч ажиллах хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ ажилдаа сэтгэлээ зориулсан учраас л цаашдаа энэ эмч гэдэг албан тушаалаа, эмч гэдэг мэргэжлээр бахархаж явдаг гэж боддог та.